Сайн байна уу? Төмөгийн суг тавтаа морилно уу? За өнөөдөр би дэлгүүрт очиж одоо хэрхэн 8 идэх тухайгаа ярих хүсэж байна. Хувцс бурхан би ч итгэр. Сайхан хардах гээд хүмүүс дэлгүүр рүү бээр болон цахимаар зочилдог. Гой сайхан хувцс гэхээсээ илүү чанартай, биеинд бүтэйхэн байвал үнэтэй брендтэй байх нь чухал биш ээ. Би ямар үн хөрөгдсөн 8-ны төрөгчийг түнтэйлэх ёстой юм гэж юу? Баян хүмүүс бол өөр л байх. Миний хувьд дэлгүүрт удаад үн хямдарсан ч чанар нь хэвээр байгаа хувцас авдаг. Хямдхан хүн хямдхан юм авдаг гэж ярьдаг. Гэтэ энэ бодлоо дахин нэгэн цэнж үзээрэй гэж би зөвлөх байна. Баярлалаа. За сайн байна уу? За би өнөөдөр ярихтаа хувцасдаг бичлэг хийж байна. За ер нь зөвхөн одоо шинэ хувцас авчаад өмс үзээд би юу нэг гоё авч байгаа муухай авч гэж боддог шүү дээ. Тэгээ нэг юм ярихтаа хувцас гэсэн тийм бичлэг хийж байна. За энийг юм хатаа завсан. Энэ гутал авсан. Тэгээд нэг алтан шихээ өмсөж алцсан маань хэвээр гэдэг шиг ямар ч гой болох юмсан тэгээд ер нь хөшөөд одоо ингэдэг майжигаад энэ хоёр хөдөд харж байна. Хоёр тийш майжигаад. Ингээд ийм болсон юм байна. За бодчихсон чи одоо 7 жил юутай дөв зүсээг байна. Өдөө патаж зүсээг байна. Тэгээ өөдөө нэг өмсөж үзээтэй биш одоо ажтай хосог гэртээ ингээд аюулж байна. Гэтэ миний ганц сонирхдаг юм юу гэхээр би ерөөс үнэтэй мартгүй. Алишгаар хямдарсан хямдхан юм авдаг. Тэгээд одоо өнөөдөр авсан юм даа сэтгэл хангалуун байна уу? За ийм юм давлаа. Нэг бас ярихтаа байна. За ийм цаг завлаа. Бас ярихтаа байна. За энийг би яагаад ингэж үзүүлээд байгаа гэхээр жишээлбэл энэ үед одоо $40 үед би нэг $7 авсан байгаа байхгүй юу? Энэ юм дээр. За энэ цамц болохоор $54 цамц байсан. Би $10 авсан. Тэгээд авсан хугацаа гэж өмс үзүүлж байгаа. Тэгээ бас нэг ийм шүүх авсан юм. Энэ бол $100 үдээсэн чинь би $25 авсан. Энэ нэг гоё заасны зурагтай. Би өөрөө загсны орд учраас ингэ тавьсан. 100 байна гэж боддог. Энэ гэртээ баахан нэг дэлгүүрээс хямдхан юмны одоо хэсгэр ороод баахан хямдхан авлаа да би. За ингэж баяр та.